За сайн байцгаана уу, сайхан амарцгааж байна уу. Энэ удаагийн нэвтрүүлгээ би эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тухай нэвтрүүлгээ бэлдлээ. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдэг маань өөрөө маш баялаг сэдв учраас үүнээс боо чухалчлан 3 сэдвийг бэлдлээ. Нэгдүгээрт нь эмэгтэйчүүд ямар урьдчилан сэргийлэх үзлийг хийх ёстой юм бэ гэдэг сэдвээр бэлдлээ. Хоёрдугаарт нь гэр бүл төлөлтийн талаар бэлдлээ. Гуравт нь би эмэгтэйчүүдс тохиолддог элбэг өвчнүүдийн талаар жишээлбэл өдрөөний өргөслүүд, цистит, тэгээд эмэгтэйчүүд ер нь ямар витамин уух ёстой юм бэ гэдэг талаар энэ нэвтрүүлгээ бэлдлээ. За ингээд эхнийхээ сэдвт оръё. Урьдчилан сэргийлэх үзлэг гэж байгаамаа. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамгийн түрүүнд ер нь их яригддаг Америкт хөхний хавдрыг урьдчилан сэргийлэх үзлэг юм байгаа. Өнөөдөр хүртэл хөхний хавдар маань дээгүр эхний 3-т ордог хавдрын нэг юм байгаа. Ийм ч учраас охтууд, бүсгүүчид та бүхэн бүгдээр өөрийнхөө хөхийг дарж үзэж тэмтэрч явах хэрэгтэй. Энэ үзлэгийг биднес self breast exam гэж байгаамаа. Ингэж дарж тэмтэрч үзэж явахдаа ер нь ихэнх миний өвчтнүүд асуудаг угны амч би юу дарж тэмтрээд байгаа юм бэ? Би сайн мэдэхгүй шүү дээ гэхээр ер нь л сар болгон биенийхээ юмыг өнгөрснийхаа дараа хөхөө дарж үзэхдээ ер нь өөрт мэдрэгдэж байгаагүй, тэмтрэгдэж байгаагүй зүйлийг л биднээс тэмтэрч үзэж байгаа юм аа. Тийм болохоор гайхах юм байхгүй. Сар болгон ингээд хөхөө тэмтрээд ахад өөрт мэддэггүй зүйл яах юм бэ? Эмчтэй даруй хандах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ үзлэгийг хийхдээ гол зарчим нь болохоор ер нь л хөхнийхөө бүх хэсгийг дарж үзэх хэрэгтэй. Ингэж дарахтай л би харуулъя. Ер нь л гаднаас нь дотгош нь ингээд дарчж байгаа. Эсвэл дээрээс нь доош нь ингээд хөхөө дарж үзэх хэрэгтэй. Тэгээд суган дээр бас орхол хөхний бас суганы булчирхаанууд байдаг. Мөн хөхний сүүлийн хэсэг нь суганд байдаг учраас заавал сугаа хамт ингэж дарж тэмтэрч үзэх нэ. За үүнийг л self breast exam гэж байгаа. Тэгээд энэ л охид бүсгүүчүүд бүгдээрээ л энэ сайхан хөвшлийг өөртөө дадаад авчвал ер нь энэ л их амьдралд хэрэгтэй хөвшил байх болов гэж бодож байна. 40 нас хүрээд 41 нас хүрээд эмэгтэй хүн ер нь л жил болгон маммограм хийлгэлүүлж явах хэрэгтэй. Үнэн л бас хөхний хавдрыг эрт илрүүлэх юм шинжилгээ юм байгаамаа. За дараагийн урьдчилан сэргийлэх үзлэг нь болохоор pap smear гэж ярьж байгаа. Pap smear болохоор өтрээний эсийн дээжийг авч өтрээний хавдрыг эрт илрүүлэх юм шинжилгээ юм байгаа. Үүнийг cervical cancer screening гэж ярьж байгаа. Энэ шинжилгээ нь болохоор 21 наснаас эхэлж хийж эхэлнэ. Тэгээд 75 нас хүртэл ер нь 2-оос 3 жил болгон тутам хийлгэх ёстой байдаг. Гэхдээ таны шинжилгээ мэдээж урд муу pap smear ч муу гарч ирсэн байл эмчийн зөвлөгөөгийн дагуу 3 сар, 6 сар, 1 жилийн тутам энэ шинжилгээгээ давтах хэрэгтэй гэдэг юм аа. За тэгээд сүүлийн урьдчилан сэргийлэх үзлэг маань бол ясны сэрэгжүүлтийг тодорхойлох шинжилгээ юм байгаа. Энэ шинжилгээг DEXA scan гэж байгаа. Энэ шинжилгээгээл ер нь 50-аас дээш насны сэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд хийж зориулдаг. Яс сэрэгжилтийн гол шалтгаан нь болохоор би сая хэлээд сэвэршилтэй нь нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор витамин D-гийн дутагдлаас болж яс сэрэгждэг. Гуравдугаарт нь болохоор ерөнхийдөө удамшлын байж болно. Тэгээд бас ер нь Аз эмэгтэйчүүд баг petite гэж яриад байгаа жижигхэн биетэй яс багтай иймэрхүү хүмүүстэй бас ясны сэргэжилт үүсэх магадлал өндөр байдаг юм байна. За тийм болохоор ер нь 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд витамин D-г витамин D-гийн дутагдлыг урьдчилан сэргийлж өдөр болгон 400-аас 1000 international unit гэж байгаа. Витамин D3-ыг ууж авах хэрэгтэй юм байна. За тэгээд дашрам хэлэхэд витамин D нь ер нь 2 хэлбэр юм байдаг. Энэ нь болохоор идэвхтэй хэлбэр, идэхгүй хэлбэр гэж 2 янз юм байгаа. Идэхгүй хэлбэр нь болохоор D2 гэж хэлээд байгаа. Өмнө нь болохоор хоол хүнсэнд
ялангуяа загсны төрлийн одоо хоолнд дэх витамин D2 их баялаг гэдэг юм байна. Түүнээс гадна сүг одоо витамин D-гээр бас баяжуулсан ингээд хүнсний дэлгүүр зарж байгаа. Одоо жишээлбэл нэг одоо аяга сүү өдөр 5 өдөр тутам уудаг юм байл. Түүн барах цагаал бол нэг 120 юм уу 150 international unit тийм витамин D өөртөө агуулж идэг юм байна. Гэхдээ би түрүү хэлжсэн өдөрт эмэгтэй хүн ер нь 50-с дээш насны эмэгтэй хүн витамин D хэдийг хэрэглэж ахаад өмнө нь болохоор 400-аас 1000 гэсэн. Гэхдээ тэр сүүнд нэг аяг суун дээр 120 international unit одоо витамин D байгаа юм байна. Юм болохоор маш бага хэмжээний байгаа юм байна шүү гэдгийг танаас харьцуулж хэлэх гэдэг нь л да. Идэвхтэй витамин D нь болохоор D3 гэж байгаа. Энэ витамин D нь болохоор одоо зөвхөн бидний биед ер нь идэвхгүй хэлбэрээр витамин D байдаг юм байл да. Тэгээд нарны туяагаар зөвхөн нарны туяагаар л тэр идэвхгүй витамин D нь идэвхтэй болж хувирдаг юм байна. Тэгээд одоо бидний нийгэмдээ бид нар ер нь л наран дээр тэр болон гараад чаддгүй. Тэгээд бас нарны одоо нарнаас суулж одоо арсны хавдрууд арсны одоо өвчнүүд бас үүсэх магадлал өндөртэй байдаг учраас ер нь л хамгийн одоо боломжтой одоо зөвлөгөө нь болохоор идэвхтэй витамин D3-ыг одоо эмийн сангаас авч явах нь их зүйтэй гэдэг юм байна. За ингээд одоо урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар ерөнхийдөө яриагаа өндөрлж байна. Энэ одоо та бүхэн ойлголоо. Ер нь л охид бүсгүүчдэл үргэлж сар болгон одоо хөхөө тэмтэрж үзэж явах хэрэгтэй юм байна. Үүнийг self breast exam гэж байгаа. Тэгээд 40 нас хүрэхээр маммограм жил болгон хийдгүүлэх хэрэгтэй юм байна. Дараагийн үзлэг нь болохоор pap smear юм байна. Pap smear-ыг ер нь л 2-оос 3 жилд үргэлж давтаж явах хэрэгтэй юм байна. Тэгээд DEXA scan-ыг одоо ясны сэргжилт одоо илрүүлэх юм шинжилгээ юм байна гэдгийг та бүхэн ойлголоо. Тэгээд өдөрт витамин D-г 400-аас 1000 international unit-ийг үргэлж хэрэглэж явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. За дараагийн сэдв нь болохоор гэр бүлт төлөвлөлтийн тухай ярилцгаая. Гэр бүлт төлөвлөлт нь болохоор ердөөсөө хүсээгүй жирэмслэлтийг л уурчлан сэргийлэх одоо арга юм байна. Манай одоо яг эмнэлэгт бүсгүүчүүдтэй ямар гэр бүл төлөлт арга одоо танаас prescription бичиж болох уу гэдгийг би өнөөдөр танилцуулъя гэж бодсон юм аа. Тэгээд хамгийн түрүүнд ер нь гэр бүл төлөлтөд нь болохоор жирэмснээс хамгаалах одоо эмийн одоо гаж нөлөө нь бага байдаг. Тэгээд ашигтай тал нь болохоор одоо биеийн юмыг одоо хэвэн одоо болгодог. Нэгдүгээрт хэрвээ биеийн юм чи одоо маш их ирдэг, өвчтэй ирдэг ах юм бол тэр болгоныг бас багасгаж болно. Дөрөн дээр гардаг батхыг бас харьцангуй багасгадаг. Тэгээд мөн жирэмслэлтээс хамгаалдаг. Ер нь 99% жирэмслэлтээс хамгаална. Хэрвээ та эмээ зөв өдөр болгон уух юм байл те. Дараагийн одоо арга нь болохоор спираль тавих байгаа. Савнд спираль хийж болно. Энэ нь болохоор Mirana гэсэн одоо спираль их хвчлэн тавигддаг манай эмнэлэг дээр. Энэ спираль нь 5 жилийн одоо хугацаанд тавигддаг юм аа. Сүүлийн үед бас арсанд орох спиралууд их одоо түгээмэл болсон. Энэ нь болохоор бас одоо арсанд ор маш одоо ихэмдээ гүйхэн ийм байрлуулж 3 жилийн хугацаатай байрлуулдаг болсон. За ингээд дараагийнх нь болохоор бас тариа хийлгэж болно. Тариа нь болохоор 3 сар тутам энэ тариаг хийлгүүлэх хэрэгтэй гэдэг юм аа. Спиральны гаж нөлөө тэгээд тарианы гаж нөлөө ил ерөнхийдөө л биений юм ил багасах эсвэл ирэхгүй талтай байдаг. Тэгээд жин нэмэх одоо талтай байдаг. Мөн даралт ихсэх иймэрхүү одоо гаж нөлөө их элбэг гэдэг. За ингээд хамгийн сүүлдээ гандум байгаа. Гандум нь болохоор ганцхан жирэмслэлтээс биш бас бэлгийн замын өвчнүүдээс мөн доохоос одоо хамгаалдаг ганцхан арга юм а гэдгийг үргэлж бүсгүүчдэд захиж зөвлөмөр байна. За ингээд ерөнхийдөө танаас ойлголоо гэр бүл төлөвлөлт нь одоо манай эмнэлэг дээр гэдэг нь болохоор би түрүүн хэлсэнгүү
Healthworks for Northern Virginia гэдэг эмнэлэгт би ажилладаг. Энэ яг одоо манай эмнэлэг дээр энэ хийгдэж байгаа эмэгтэйчүүд гэр бүл төлөвлөлтөнд одоо зөвлөж байгаа энэ аргуудыг бид танаас хэлж өглөө. Ийм ууж болох юм байна. Спираль тавьж болох юм байна. Хоёр төрлийн спираль байгаа юм байна. Тэгээд тариа тариулж болох юм байна гэдгийг та бүхэн ойлголоо. За ингээд сүүлийнхээ сэдвт оръё. Сүүлийн сэдв маань болохоор эмэгтэйчүүд одоо элбэг тохиолддог өвчнүүдийн тухайг би зөвлөгөө өгье гэж бодсон. Үүндээ болохоор одоо өтрээний өрөвслүүд тэгээд давсганы өрөвсөл гэдэг юм аа. Өтрээний өрөвсөл гэдэг нь маань ердөөсөө л одоо эмэгтэйчүүдтэй өтрээний орчин pH гэдэг байгаа шүү дээ. Энэ нь одоо алдагдсанаас болж өтрээний өрөвсөлийг үүсдэг ийм шалтгаантай юм аа. Хэвээ одоо өтрээний pH буюу орчин нь болохоор бага зэрэг шүлтлэг ийм 4.5 одоо байх хэрэгтэй юм байна. Ямар нэгэн шалтгаанаар эсвэл одоо хэд одоо ядарсан тохиолдолд эсвэл одоо ус бага уусан тохиолдолд саяхан одоо маш өндөр дунгын антибиотик эмчилгээ хийлгүүлсэн тохиолдолд иймэрхүү тохиолдолд одоо өтрээний одоо тэр баланс орчин алдагдсанаас бол тэгээд энэ тохиолдолд хэтэрхий одоо хэд хүчлэг талдлуугаа болох юм бэ мөөгөнцөр үүсдэг юм байна. Тэгээд мэдээж хэрэг мөөгөнцрөөс үүссэн байх юм бол мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх хэрэгтэй. Тэгээд CVS дээр ойрд одоо баг зэргийн одоо дөнгөж эхэлж байгаа шин тэндэг өтрээний дөнгөж захтнаа дэвгүй ороод хууршаад цагаан юм илүү их гараад ах юм бэл одоо мөөгөнцрийн эсрэг юм байдаг. Monistat гэдэг энэ нэмийг хэрэглэх хэрэгтэй. Одоо бүр одоо зүгээр болохгүй байх юм бэл мэдээж эмчтэй хандаад тэгээд мөөгөнцрийн эсрэг им одоо амаараа уух хэрэгтэй гэдэг юм аа. Тэгээд бид түрүүлжсэн хэрвээ одоо өтрээний орчин хэд хүчлэг болох юм бэ ингээд мөөгөнцөр үүсдэг юм байна. Хэрвээ өтрээний орчин одоо шүлтлэг талдаа болох юм бэ одоо нян өтрээний одоо хэвийн баланстай байдаг нян хэд их ургаж эсвэл одоо бэлгийн замын бактериуд одоо бэлгийн замын нянгууд бэлгийн замын өвчин үүсгэх ийм одоо өрөөсөл үүсгдэг юм байна. За тэгээд хэрв одоо мэдээж одоо шүлтлэг болоод бэлгийн замын одоо өвчнүүд үүссэн эсвэл одоо бактери vaginosis буюу одоо өтрээний өрөвсөл бактери одоо нянгийн өрөвсөл үүссэн байх юм бол заавал эмчтэй хандах хэрэгтэй. Тэгээд одоо өтрээнээс арчтас аваад тэгээд одоо эмчилгээний төлөвлөгөөгөө эмчтэйгээ ярилцах хэрэгтэй гэх юм аа. За дараагийнх нь болохоор одоо цистит буюу давсганы өрөвслүүд байгаа. Ерөнхийдөө эмэгтэйчүүд маань анатоми одоо онцлогоос олж бас цистит одоо өртөмтгэй байдаг. Дараагийн шалтгаан нь болохоор ер нь л одоо цэвэршиж байгаа эмэгтэйчүүд бас их элбэг тохиолддог. Тэгээд ер нь шээсээ хит их барьсан, шингийн баг уусан тэгээд ерөнхийдөө цистит үүсэх гол шалтгаан нь болох E. coli гэдэг одоо нян бас их үүсгэх одоо ийм юутай гэдэг юм байна. Эрсдэлтэй гэдэг юм байна. За тэгээд циститийн гол шин тэмдгүүд нь ерөнхийдөө таанаас мэдж байгаа. Тэгээд одоо шээхэд үүднэ. Энийг англиар dysuria гэж байгаа. Dysuria ойр орхон шээх гэж байгаа. Үнийг л urinary frequency гэж байгаа. Тэгээд шээх гэдэг ингээд шээж чадахгүй ингээд өвдөдөлгийг болохоор urinary urgency гэж байгаа. За ингээд гурван одоо гол шин тэмдэг байгаа. Dysuria гэдэг нь л шээхэд өвдөж байгаа. Urinary urgency гэхлээр одоо шээх гэж шээж чадахгүй байгаа. Тэгээд urinary frequency гэхлээр ойрхон шээс хүрээд байгаа. Ийм гурван гол шин тэмдэг одоо гол шин тэмдэг гардаг. Тэгээд циститийн одоо гол эмчилгээ ердөөсөө бас одоо тэр E. coli буюу тэр нянгийг устгах антибиотик эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Гэхдээ CVS одоо тэр шээхэд тэр өвдөж байгаа давсгийг одоо тайвшруулдаг тэнийг юм байдаг. Тэрийг AZO гэдэг уг юм нь болохоор бол анхаарах зүйл нь болохоор
нянгийг устгахгүй зөвхөн одоо шин тэмдгийн одоо тэр өвчнийг л намдаадаг гэдгийг анхаараарай. За ингээд энэ удаагийн зөвлөгөөгөө би нэлээ их юм ярьчих шиг боллоо. Та бүхэнд энэ миний өгсөн зөвлөгөө амьдрал чи хэрэгтэй болох болов гэдгийг болнох гэж найдаж байна. За ингээд одоо бүгдээ CVS төрсэн байна. Эмэгтэйчүүдийн тасаг нь ерөнхийдөө feminine care гэдэг энэ тасаг дээр байдаг. Тэгээд энэ тасаг дээр бас ерөнхийдөө одоо давсан дуудаг, муугцэг дуудаг нэрнүүдээр бүгдээрээ байрлсан байгаа. Тэгэхээр би энэ давсганы үрсэл дуудаг, давсгад шээс гарахад өвддөг энэ нэмийг одоо ASIO гэж байгаа. Энэ нэм нь болохоор зөвхөн л одоо талино шиг давсганы тэр одоо өвдөлтийг намдаах юм үйлчилгээтэй. Тэрнээс одоо циститик яг уг бактерийг юм уу нянгийг устгаж байгаа биш шүү. Тийм заавал эмчтэй очиж үзүүлж одоо тэр циститик эмчлүүлэх хэрэгтэй. Хэрвээ эмчлүүлэхгүй байх юм бол бөөрийн одоо өрслүүд одоо цаашаа дээшээ бөөрлөгөө дамжиж одоо бөөрийн өрслүүд бөөр өвдөх юм аюултай байдаг учраас давсганы өрслийг заавал эмчлүүлж явах хэрэгтэй. Тэгээд энийг ууж явах хоорондоо шээсэл айгу тийм ягаан өнгөтэй гардаг. Тийм болохоор гайхаад байхгүй ерөөд энэ нэмийн үйлчлэгээл гэсэн үг ээ. Дараагийн юм болохоор энэ Monistat гэж байгаа. Би түрүү ярьжсэн. Өдрийн мөөгөнцөр дээл их түгээмэл хэрэглэдэг. Эмчнэр ч гэсэн одоо энийг эхлээд хэрэглээд үзье гэж одоо зөвлөдөг. Monistat-ны одоо нэг өдөрт одоо нэг удаа шөнөдөө лаа маягийн эсвэл крем маягийн одоо өдрийн лугаа шахаад эсвэл өдрөндөө хийгээд нэг удаа юм уу эсвэл 7 хоногийн гэж байгаа. Хонгоос хамаараа тэгээд Monistat 1 Monistat 3 буюу 3 хоног хэрэглэх юм байна. Тэгээд Monistat 7 гэдэг нь болохоор 7 хоног хэрэглэх юм учиртай тоонууд юм. Энэ бас нэг юм байна. Энэ бас мөгөн зэрэг хэрэглэж болно. Thiaconazole гэдэг энэ болохоор процентын хувьд арай илүү байдаг учраас одоо хэрвээ энэ одоо Monistat-ыг хэрэглээд намдахгүй эсвэл одоо шин тэмдэг нэлээ одоо их байх юм бол ер нь энэ юм арай илүү үйлчлэгээтэй гэсэн шүү. За тэгээд одоо дараа би энэ витамины тасгаас юм 2 витаминыг шилээд авчирсан байгаа. Нэгдүгээр нэг нь витамин D. Витамин D3 гэж байгаа. Витамин D3 та бүхэн ойлгосон бах. Итгэвтэй хэлбэрийн витамин D юм багамаа. Энэ болохоор наран бие мэдрэг. Тийм болохоор юм дандаа боо шилтэй байдаг. Тэгээд тосонд уусдаг юм витамин байгаа. Энэ болохоор ингээд 1000 unit гэж байгаа. International unit. Тийм болохоор өдөрт нэгийг л уух юм биш шүү. За ингээд витамин D3 юм байгаа юм байна. Витамин D-гийн одоо гол үйлчлэг нь болохоор тэр кальц, фосфор бүх одоо ясны тэр элементүүдийг ясанд нь барьж авах юм үйлчлэгээд байдаг. Тийм болохоор ер нь витамин D нь ихэвчлэн кальцийн битмэлтэй хамт ирдэг. Тийм болохоор ер нь кальц, витамин D-гийн одоо холмог юм витамин D бас их тохиромжтой байдаг. Тийм эмэгтэйчүүд ер нь 50-аас дээш насны эмэгтэйчүүд энийг тохиомж хэрэгж авах хэрэгтэй гэж үздэг гэж бодож байна. За ингээд энэ удаагийн зөвлөгөө минь өндөрлөө. Тэгээд асуух юм байл мэдээж уунаа болонгоос асуугаарай. Тэгээд бүсгүйч та бүхэнд эрүүл мэндийг сайхан сайхныг хүсье. За баярлалаа.